За юу яцхан залуусаа ингээд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд та бүхэнтэйгээ дахин уулзсандаа баяртай байна. Тэгээд өнөөдөр ямар бичлэг оруулах гэж байна гэвэл нэг 4 минутын бичлэг оруулъя. Тэгээд яг хуу буруугаар ойлгох нь ойлгоно, ойлгохгүй нь ойлгохгүй үз. Тэгээд гэтээ ямар ч цаг хэлэхгүй л болохгүй. За олон юм ярьж яхаар бичлэгтэй орой. Хүлээж авдаггүй. Халамцуу яриа. Тийм үү. Яг уусан юм шиг гоё байчаа. Тэгээ халамцуу яриа гэдэг энэ бичлэгтэр одоо ингээл тэр ингээл архит авсаа. Та нар ингээд архит авсарс чөлөөтэй. Энэ чинь дор аяж доотлон YouTube үзэж байгаа нь 100%-аас бараг 80%. Тэр залуучууд хүүхдүүд үзэж штэ. Оролж ирдэг энэ хөө. Хаг могийн сая яаж онгоогоод байгаа юм бэ? Тэгээд ийм юм үзүүлж хүүхдүүддээ үзүүлж ээж тэр нэг алган чинийхэн жоохон охиныг чихэр мэхэр хүүхд хордууллаа энэ төр гэл. За дүнсээрэнийхээ эхний раундыг найстай барья гэж. Арайч тийм. Одоо энийг ингээд харалт та нар ингээд өөр хил амгүй цагаанд гарц одоо зүгээр зүгээр цэвэр аригт ингээд Дамжуулчих за. За амжилт. та нар ингээд харц. Лист водка гэж Өөрсдөө бод. Ийм юм хүүхдүүд ч үзэж байгаа заяа. За. Тэгээ хүүхдүүд чинь эндээс ямар үлгэр дууралах вэ? Та нар иймэрхүү асуудал дээр та нар дууралтай. Тийм биз дээ. Монголын кино урлагийг ер нь одоо ер нь хаана явж байгаа юм бэ? Ер нь бид Аазтаа гэдэг юм уу, дэлхийд гэдэг юм уу? Ер нь хэр явж байгаа вэ? Манай кино урлагийн тогоо ер нь ямар байдаг юм бэ? Ер нь одоо тий кино хийхэд ер нь бас хэр хэцүү байдгийг. Ер нь одоо ингээд одоо мань мичиг нөхдүүд ингээд бичээд ахаар бас одоо ямар байдгийг, ямар хүлээж авдгийг тий. Ер нь бол яг анх та нөгөө бичээд миний кино юу гэж хэлсэн хамаагүй Барих дарсны эсрэг өөрийнхөө сэтгэлийг бичээрээ бичлэг хийгээ. Ядаж энийг яг нэг бүрсэл гэж мөсөлгээд ингээд хийж болдгоо юм уу? Кинонд тэгэл одоо харалт гомд тэгээд гол юм орно гэж байдсан шүү дээ тий. Нус нулимсын Яг үгээр. тэрэн шиг намайг үздэг хүмүүсээс би юм хараал юрол авсан бол би тэрийг шууд Өөр энийг ойлгож сонс та нар. байгаа. Би нэр үнэхээр болохгүй юм. Гэхдээ намайг бүрэн үздэгчгүй, намайг баг хинч гэдгийг мэдэхгүй. Тийм хүмүүс өөр хүүхдийнхаа нэг үзэж байгаа юм хальт харснаа. Энэ муу болдгоо дурак гэж хэлсэн. Тэгээд намайг энэ дээр ингээл муулаад харааж өрөөгөл. За энэ ч яг миний одоо яг эмзэглээд ингээ би сайн нэг юм бодоод үлээд байна гэж хэлсэн шүү дээ тий. Одоо энэ комментуудыг манай ээж үзэж байгаа, уншиж байгаа гэж боддоо. Тэр амар хэцүү, би тэрийг бодоод үлээдсэн байхгүй. Тээж уншаал. Манай ээжийн үеийн л хүүхнүүд юм бичээд байгаа байхгүй. Их хүн чи өөрийнхөө төрсөн үрээ ямар ч танихгүй хүмүүст хараалгуулж, өрөөлгүүлж, зүхүүлж, доромжлуулахыг ямар ч эцэг их хүсэхгүй. Тэгээ манай ээж энийг төвчээд одоо бараг болоод манай ээж амар төвчээр. Тэгээ манай ээж одоо надад хэлсэн байхгүй. Миний охин чи ингэж хүмүүст ингэж юм хийжсэнээс болчихл доо. Жааахгүй. Ээж нь чамайг хангалттай ингэж цаашдаа тийжээгээ явчих чадна. Надад чадлан байна. Чам би шал танихгүй юм хүмүүст доромжлуулмааргүй байна. Би чиний ээж, чи миний үгийг нэг бодоод үзээрэй гэж хэлсэн байхгүй. Тэгэл би ядаж өөрийгөө хэлээд өөрийнхөө үнцгийг та нартаас хэлээд үзье. Би уулна тултал хийдэг. Ямар ч хулхны бичлэг хизээч хийдэггүй. Сэтгэлдээ нийцэхгүй бол би постлдаггүй. Би үнэхээр мөнгөний төлөө явж тэ хүүхдийг чинь би ашиглаж мөнгө олох гэж ингэж явсан бол миний бичлэгний тоо биш тэ 300 400 видео болцсон байх хэвээр. Минийх одоо дөнгөөд нэг 80 мая. Одоо тэгэл энэ хүүхдийг та нар харцаа. Яаж сэтгэлээсээ уйлж зовж та нарын муухай хэлсэн үгнээс ч юм болоод энэ хүүхд ийм байдалд орж байгаа шүү дээ. Ийм заван аригталтаа та нар дэмжиж энийг үзээд жаргаад үздэг байжж эдний чинь хүүхдүүд чинь бүгд үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ алган чинийхэн жоох хүүхд нэг чихэр реклам далайз тэрэн дээр нь хэдэн зуугаараа дайраал стан хэлэгч үг алга.
дараагийн бичлэг түр байж та.